За ингээд улаан микрофон нэвтрүүлгийн эхний дугаарт урьж байгаа. Тэгээд дугаараа үзэж хахад энэ микрофоныг тод харагдчих юм байлээ. Гоё. Улаан микрофон Fellas Original Songs with me. Батэргэл. Өнөөдөр манай зочин одноо манд хүрэлцэн ирээд байна. Тэгээд ирсэнд баярлалаа. Урьсанд баярлалаа. За, сайхан урьжж гин үү? Сайх. Тэгэл нөгөө 20 царгэл тэгэл ер нь жоохон гэр зураал шүү дээ. Тэгээд яг юм хийж байгаа хүнд ийм 20 цэрч харин зүгээр юм биш үү? Гайгүй харин тийм байл. Ер нь гэртээ ганц хоёр юм үзээл энэ. Тэг эхлэлц тэгэл шин цомгийнхаа ажлуудыг дөнгөж эхэлж байгаа тийм. За, шинэ гоё цомог нууц уу? Юм ярьж байна. Гэхдээ нэг нууцаад ах юм байхгүй. Одоо л дөнгөж эхэлж байна. Хоёр демо хийсэн байгаа. Тэгээд нэг манай бөмбөрчин нэг юм хийгээд байгаа. Засвар хийгээд байгаа. Тэрийг дуусгах нүглээгээл. Тэгэл дуусан гут нь эхлэх гээл байчтаа. За тэгвэл ямар ч байсан гоё сюрприз удахгүй барих юм байна. Хэр удах юм бэ болно? Гуг нэг эхэлчихвэл нэг эхний нэг 2 3 дуун гарчвал гайгүй цаашаа явчихдаг шүү. Тэгээд гайгүй ах. Тэгтээ бас энэ жилээ багтчихл байх шүү дээ. Эсвэл дараа жил амнах юм байна. Тэгэл танай цомогч уг нь бас ингээд гарах болгондоо ингээд шин нэг юм хувьсгал шиг болж гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ цомогч нь бас яг тийм хүлээлттэй байх нь зөв үү? Эсвэл одоо 3 дахь цомгоо үргэлжлүүлсэн хэлбэртэй байх уу? Ер нь арай жоох өөрчлөгдөх байх гэж бодод шүү дээ. Тэгээд нөгөө нэг гэр гэртээ бүгдээрээ нэг юм сансан тэгэл хийгээл тэгээд нөгөө бүгдээр нийлэхээр бас яг яаж таарах юм бол сайн хэлж мэдэхгүй л байна л да. Хийгээд эхлэхээр тэгэл яг мэддэг. Тэгтээ яг саяны 3 дугаар цомог шигээ яг нэг ганц 2 дуу нэг тиймэрхүү хандлагатай байх хаа. Тэгээд жоох өөрчлөгдөх байх гэж бодож байна. Илүү жоох шүүгээс хөгжимд арай жоох нойс тоглох санаатай л. Тий. Гэтэ яг бас нэг сонирхолтой л туршлага болж байгаа юм байна тий. Тэгээ угаасаа нөгөө нэг цомог гарах болгонд нэг арай нэг жоохон нэг туршлагатай болоод идэв шүү дээ. Нэг хийхээр нэг ямар дууралт гаргамаар энэ ер нь нэг жоохон нэг тиймэрхүү юм дээр манайх илүү анхаарат. Одоо анар өөжгөө хоёр ер нь хүчмээр их ажилтдаг л да. Тэгээд тэр хоёр ерөнхийдөө бас ингээд цомог гарах болгонд арай жоохон яг хүчмээ дууралт тэгээд айгуу сайн ер нь яадаг шүү дээ. Судлаа л хийгээд байгаа юм шиг санагддаг шүү дээ. Тэгэхдээ түрүү хэллээ шүү дээ. Ингээд гэр гэртээ ингээд юмаа хийгээд байгаа. Тий. Нэг миний цомог дээр бас нэг тиймэрхүү юм болсон. Яг л зарим зэмсгүүд Монголд байдгүй. Тэнгүү тэрүүний Америкт байгаа хөгжимчд тоглоод тэнцээ тоглоод тэгээд хөгжмийн энчээ ингэж өгсөрж ивлүүлээ. Дараа микс мастер ингээд буцаж Америк явуулаад яхад бол бас сонирхолтой юм билээ. Харин гоё бах тий. Таны цомог гоё л номтой би нэг гарангуут нь авсан. Тэгээ алдцсан л та. Нэг хүнд алдц тэр нь өгөөрэй. Тий. За тэгвэл ямар ч байсан шин цомог гарч байгаа юм байна. Яг нь би цомгоо гаргахтаа бас нэг хүмүүсээ нэг айгүй олон асуугаад байдаг. Нэг асуултыг их олон давтдаг учраас би нэг ном бичиж эхлээд тэрэнд нь ингээд баг хариулсан байдалтай эхэлсэн л дээ. Тэгээд тэрэн сүүлдээ ингээд бүр ном болоод дууссан. Тэрэн шиг одоо магадгүй чамаас айгүй олон хүмүүс асуусан юм би дахиад асууж магадгүй уучлаарай. Тэгээд яагаад танах лимонс гэдэг нэртэй. Тий энэ нөх амар сүртэй нөгөө нэг юу утга агуулга байхгүй. Хүмүүс харин та нар нэг юм нэмбэг шиг нэг эсгэлэн жимс гэж өгснө гэж асууад тэгэхгүй зүгээр л тэр үед нөгөө хуучин манай бөмбөрчин Жэри гэдэг байсан байхгүй. Анхны бөмбөрчин. Тэгээд Жэри харангийн өрөөнд бэлтгэл хийдэг гэсэн анх. Тэгээд бид нар Жэри тулгаа одоо төгөлдөр уурын анар бидний хэлээд нөгөө яг юу вебсайт аян болох гээд тэгээ хэдхэн хоног дутсан юм а. Тэгээ нэр байдгүй та нар нэрээ өгөөч гэдэг нөгөө юун дээр гаргах лайн ап дээр гаргах. Тэгээд бодож байгаа Жэри бид нар нөгөө Lemon production хамтарч ажилладаг байсан байхгүй. Манай анхны клип цомгны клипүүдийг бүгдийг нээсэн. Тэгээд Жэри Lemon гэдэг өчгөө гэдэг гайхаад Lemon. Дади Lemons гэдэг өчгөө нөгөө тэр үед чинь бас нэг тийм Strokes гэсэн нэртэй хамтууд Америк модонд орвол. Тэгээ ерөнхийдөө тэгээ Lemons хэлчихсэн шин. Бүр айхтар утга мотгол байхгүй. Жимс мимс гэж бодож өгөөгүй шин. Яг уу бас л сонирхолтой яагаад гэвэл одоо Beatles гэдэг чинь зүгээр л цохорхоо шүү дээ. Тийм амар агуу нэг 70 дутгатай ч юм уу тийм байхгүй. Гэхдээ дэлхийн хамгийн агуу хамтлагуудын нэгтэй. Тэр шиг одоо Lemons бол үнэхээр манай Монголын агуу хамтлагууд. Гэхдээ яа тийм чи үнэхээр хамгийн их фануудтай рок банд болчлоо тийм ээ. Тэгэхээр хэдэн ч удаа концерт тэрэн дээр бол дандаа битүү үзэгчтэй байна гэдэг ч юм уу бас л яг хөө бид нар 3 сая хүн амтай
цөөхөлөл болохоос бас л үндэсний шүү дээ. Тэгэхээр тэрэнд ийм хүчтэй явж яах гэдэг чинь бол бас л уран бүтээлч хүний хувьд бол мөрөөдөл нь. Бас нэг юм асуухад танах яагаад залуу линий хажуутлын 3 давхарт гээд ойролцоо юу? Ойролцоо. Залуу линий ойролцоо 3 давхарт. Манай тулгайг л өгсөн нэрэлтэй. Цаадах шиг өөр нь бас их сонь бодож сэтгэдэж шүү дээ. Тэгээд яг нөгөө нэг Владиагийн хөшөө чинь тэр нөгөө хүүхдийн урлан бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Тэрний хашин дотор байдаг шүү дээ. Тэгээ манайхыг хажуутлынхаа ойролцоо 3 давхрын бэлтгэлийн байр. Тэгээд яг тэр 2 дугаар цомгоо нөгөө рагу гэдэг чинь бас яг тийм дотор бичижсэн байхгүй. Тэгээд залуу линий ойролцоо 3 давхарт гэдэг чинь тийм нэр өгсөн. Гэхдээ ерөнхийдөө тэр дизайн интернет гэсэн бас нэг юм пост совет маягийн айгу сонирхолтой дизайн сонгосон шүү дээ. Тэр нь ерөнхийдөө нэрнээсээ улбаалж тийм дизайн. Тийм нэрнээсээ улбаалал тэгж сонгосон. Ер нь айгу гоё зөксөн. За яг хөө ер нь үг олдож хөгжим холболоо гэдэг шиг. Чи нэг гоё манай юунд нэг хайртай чинь ер нь айгу их шууган тарж ирсэн шүү дээ. Нөгөө тий хайртай чинь анх нөгөө хамт Лимос байгууллагатаас өмнө хийгдсэн байсан. Тулгаа бит хоёр анх нийлээд. Тулгаа ч болохоор Midnight тэгээд хамтлагт тоглодог байсан. Тэгээ би болохоор Metronom гэдэг тийм бүр нөгөө юу тоглодог, метал тоглох хамтлагт гитар тоглодог байсан. Тэгээд тэрнээс өмнө тэр нийлж хийцэн байжгаад тэгээ манай найз шүтэлтэй Нагийн гээд тэгээ би тэр ярьж байгаа янзлаад тийг гарцсан. Тэгээд бүр анх Лимосоос өмнө нөгөө радиод нэг юм чарт мартад орсон явж исэн. Түүхэн нэг тиймэрхүү. Тэгээд дараа нэг Лимосыг өөртөөгөө найруулгаар найруулж хийсэн. За ингээд хайртай. Надад хайргүй чинь үнэн намайг бодсон давхурсан тийм үү найдаж хүлээх хэрэггүй гэлүү найз нь ойлгохгүй явж тийм үү надад чи дутаж үтсэн үү надад учирсан да харамсан тийм үү надад хоёулаа бүтэхгүй гэлүү найз нь ойлгохгүй явж тийм үү уучлалтах хэрэггүй чимээ ухаалаг чамд минь буруу байхгүй намайг мартаа чаралдан оо найз ингээд чамайг орхи жүжиглэж байсан чинь үнэн Жиргэж нисхийг хүссэн тийм үү Жирийн найзууд явъя гэлүү Жирийн санагдсан би тийм үү Надтай чи жаргаж үзсэн үү Намайг өрөвдсөн дөөсөн тийм үү Нартад хоёулаа бүтэхгүй гэлүү Найз нь ойлгохгүй явж тийм үү Уучлалтах хэрэггүй чимээ ухаалаг чамд минь буруу байхгүй намайг мартаад чаралдан оос найз нь ингээд чамайг орхи надад хайргүй чинь үнэн намайг бодсон давхурсан тийм үү найдаж хүлээх хэрэггүй гэлүү найз нь ойлгохгүй явж тийм үү яг анх гарч ирснаас арай жоохон өөр дуулдаг болсон байна те нөгөө олон дулаалгаар тэгэл нэг тий нэлээ олон жил дуулчихсан шүү дээ. Харин тий. Тэгэхээр нэг юм дууны заримдаа утга нь ингэж дуулж ах явцад жоох арай өөр утгатай болж анх зохиож явахдаа бодож ирсэнээс арай өөр утгатай болох тийм явдал байдгүй. Арай өөр утгатай төсөөлөл нэг жоох өөр болчтой юм шиг. Нөгөө анх зохиож явахдаа яг нөгөө амар тийм нэг юу гэдэг яг нэг шинээр байдаг шүү дээ нэг юм. Тэгээ ингээд бүр явандаа болохоор ингээд бүр нэг дуусаар хаад ингээд гарт ороод бүр ингээд тэгээ нэг юм яг нэг өөрийнхөө ингээд явсаар байл нэг тийм болчтой юм л тий. Тий. Надад наадах чинь яаж мэдгэж яах вэ гэхээр нэг юм
анх дуулж исэн хувилбар нь бол арай нэг юм жоохон хүүхэд маягтай Тий, нэг тий, юм арай нэг тинейжерээс дөнгөж гарч яваа үетэй нөө Britney Spears гэдэг шиг те I'm not a woman гэдэг шиг те тэр шиг гэхдээ одоо дуулж байгаа чинь бол арай тийм нас бий гүцсэн эр хүн дуулахаар тэр тинейжерийн дууг дуулахдаа арай өөр утга оруулж дуулж байгаа юм шиг надад сонсогдсон. Магадгүй. Ер нь та нарын яг ингээд дуу зохиож авах чинь хамгийн их нөлөөлсөн хамтлагууд ер нь юу вэ? Тэгэл хуучны хамтлагууд эхлээд яг зүгээр нэг юу яж хата бол дээр үед чинь бол тэгэл нөгөө аав ээжийн үе хөгжмөдөг амирх сонсдог гэсэн шүү дээ. Одоо юу харангуурдаас ахуулаад тэгэл дээр үе нөгөө цэрэн чимд адар сүр мөрөнгөл янз бүр хүмүүсийг сонсдог гэсэн. Тэгэл яванда яг ингээд би яг хөгжим сонсоод эхлэх юм бол ихсэн гэх юм бол тэгэл Oasis, Red Hot Chili Peppers эсвэл нэг арай жоохон метал хөгжим сонсож байгаа. Яг хөө тэднээс нэлээ юм авсан л да. Тэгээд мэдээж бас Монгол хамтлагт дуучнаас авсан юм зөндөө байга. Тэ. Нөлөөлсөн гэх юм бол ер нь тэд л. Гэтэ яг та нарын дуунуудыг ингээд сонсож байхад бол метал нөлөө жоохон бага сонсогдоод байна. Тийм гайг нэгтэй байхгүй шүү дээ. Гэхдээ Oasis-ийн юмнууд бол ингээд нэлээд өнгө нь бол орж ирсэн байдаг. Тэ. Андрын ярилцлага дээрээс бас харж ирсэн л да. Одоо Oasis айгүй их нөлөөсөн. Тэгээ бүр сонирхолтой нь бол тэднэрийн Английн нийгэмд үзүүлсэн нөлөө нь одоо Тони Блэйрийг гарч ирэхэд одоо хүчтэй нөлөө үзүүлсэн гэж байна. Тэгэхээр одоо магадгүй танай хамтлагийн нөлөөлөл ер нь хэр их вэ? Ер нь мэдрэгддэг юм л. Яг манай дээдлийн үеэс гэх юм бол дээдлэж байгаа өмнө хамтлагууд гэх юм бол мэдээж Несван суугаад 13 байгаа. Тэгээд Night-ын амир их туртай байсан гоё сонсдог. Бас нөлөөлсөн. Тэгээд тэрний дараа нэг хэсэг жоохон байжгаад бас нэлээд хамтлагуудаас бусараа гэдэг жоохон ингэ зогсон байжгаад бид нар нэг яг нэг инди хөгжим гэж яг нэг манай Red альбом гараад тэр үед ч нэг анх нэг тийм Converse skate буцаал нэг юм дарпиз поны өмдөнд өмсөөл нэг жижигхэн подолк гэдэг өмсөөл эхэлжсэн. Тэгээд яг нэг инди тэгээд нөгөө одоо Brit rock англи хөгжимтэй тэрийг ер нь тоглосон. Тэгээд манахаас хойш жоохон нөлөөсөн байх л гэж боддоо шүү дээ. Залуучууд яг тэр үед бол жоохон тиймэрхүү хөгжим арай нэг жоохон одоо юу гэдэг юм бэ? Түр зур байхгүйсэн ч юм уу жоохон унтсан байсан ч юм уу тиймэрхүү. Мэдээж байгаа байх л гэж бодож байгаа шүү дээ. Тий. Тэг яг хөө ер нь би бодд тийм л да бид нар магадгүй хүмүүс хэдийгээр тэрийг нэг их анзаардгүй боловч энэ уран бүтээл хүмүүсийн энэ соёл урлаг хүмүүст айгүй их нөлөө үзүүлдэг. Гэхдээ тэрүүнийг харамсалтай нэг мэдэрдэггүй болов уу гэж надад санагдав. Ялангуяа одоо жишээ нь энэ кино урлаг тэ хүмүүсийн өөрийнхөө эргэн тойрныг байгаа одоо reality гэж хэлдэг шүү дээ. Тэрүүнийг ер нь бодит байдал ийм байна штэ гэдгийг дүрсэлж өгж байгаа нь өөрөө тэрүүнийг бий болгоод идэх юм уу гэсэн надад сэтгэл байдаг л да. Тэгээд одоо ингээ харж байхад хошин шогийнхан ч гэсэн ингээл шинээр бий болсон урсгал шүү дээ. Одоо stand up comedy гэл тэ. Тэд нарыг ингээд харж байхад бол өмнөх хошин шогоос нэлээд өөр илүү intellectual болж харагдж байгаа. Тэгсэн мөртлөө тэд нарыг ингээд ажиглаад одоо жишээ нь идрэгийн энэ төр тоглолт энтрийг ингээд үзэж байхад тэд нар ингээд улс төрөөс айгүй ингээд дөлөөд байгаа байхгүй тий. Гэтэл яг одоо ингээд Оросын stand up энтрийг тий эсвэл Америкийнхээ ингээд харахад бол тэд нарын улс төрчдгийг бол бүр хайр найргүй батралж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр нь бол ингээд айгүй эрүүл санагддаг байхгүй тий. Нэг юм манайх болохоор ингээд нэг юм хулгаад нэг юм жоохон цогтаагаад гэхдээ ерөнхийн ингээд ажиглалт нь бол энэ урлаг айгүй хүчтэй. Гэхдээ тэр хүчээ манай урлаг соёлынхан нэг сайн мэдрэхгүй байна те. Тэрүүнийг одоо юу гэдгийг дээрүүд нэг юм юуны хамтлагууд байдаг гэсэн шүү дээ. Улс төрийн ямар хамтлаг вүлээ. Тий. Манай ямар хамтлаг байдаг гэж те. Тэр үед бол нэг жоохон хэтрүүлээд байдаг байсан баг. Гэхдээ нэг юм бүр бас нэг хөндөрөөд явчих бас болохгүй болов гэж надад санагдаад байдیں۔ Та нарт ер нь тийм дал дутхтай тийм дуунууд байдгүй. Нэх айхтар сүртэй тийм дуунууд байхгүй. Тэ. Ер нь их байдаг юм дөө. Яг нэг тэр нэг хөл бөмбөгийн фанатууд тийм
одоо тухайч юм уу тэднэр зориулсан ч юм уу тиймэрхүү нэг ганц хоёр дуу муу бол байгаад жоохон далддаг тий. Тэрнээс бол нэг бүр амар тийм далддаг бол байхгүй. Яг би энийг яагаад асуугаад байгаа гэхээр миний альбомонд нэг заяа гэж дуу байдаг байхгүй. Тэгээ тэр нь болохоор анх зохиож байхдаа тэр чинь нэг дөнгөж нэг 18 та байсан юм уу тий. Тэгээд нэг юм бүтлгүй хайрын дуул байхгүй. Дуул нь бол тий. Тэгээд за чи ер нь намайг таньсангүй дээ тий. Би чиний ер нь хувь заяа тавилчин байсан штэ л гэсэн утгатай дуу байхгүй тий. Тэгвэл тэр бүтлгүй хайр ингээ өлрөө өнгөрөөд гэхдээ дуу нь үлдсэн. Тэр дууг ингээ аяндаа ингээ дуулаад байсан чинь тэр нь ингээ тэр бүтлгүй хайраасаа хамаагүй илүү их утгатай, далд утгатай болоод тэ өөр давхар утгатай тэ тэргээр өөр юмнуудыг ингээ айгүй олон хэлж болох тийм дуу болсон. Тэргээрээ би бас их олзуурхдаг байхгүй тэ. Яг уу одоо бол нэг хүн худлаа ярил ярина шүү дээ. Би анхтаас нэг юм амар давхар утгатай байсан тэр гэж тэ. Гэхдээ би бол тэгж худлаа ярихгүй. Анхдах бол тийм бүтлгүй хайрын дуу байсан. Гэхдээ одоо бол илүү хүний нүдэнд үзэгдэхгүй. Гэхдээ илүү үнэтэй юм байдаг гэсэн тийм утгатай дуу болцсон. Гоё. Та өөрөө дуулт юм уу? Хаяа дуулах шүү дээ. Та дуусах. За тэгэл. Би нэг үзэх гээд үзэж чадаагүй нэг дугаараад байна. Тэг чи бүгдээ нь үзнэ. Тий, тэр чинь ер нь манай дугаар учраас нэлээд урт бараг цаг хэрэгтэй болчиход тэгээ нэг нэлээд тухтай сууж ижил үзэхгүй. За нэгэнтээ заяа гэж ярьсан юм чи. Заяаг болчих. За тэгэх. Өргөн замын хажууд хаяатай өргөө цагаан гэр байсан ажээ алтд юугаан тоолж үзээгүй чинэлэг аль байсан гинлээ алтд юутай аль байсан гинлээ алтан айгаар ундагаа удагч аз жаргал тэн дээрээгүй ажээ үлшгүй тэнгэрээ заяа хайрлахыг үргэлж тэд залбирч байсан жээ заяа хайрлахыг залбирч байсан жээ улаан тэнгэрт үлс шуран хайлж улсын цагуур нар жаргах үеэр үүдний хажууд ханаас чимдээ үгээгүй нэг хүн ирсэн жээ үгээгүй нэг хүн ирсэн ажээ тосч юм гуйсан алгандан тэд нар тоостой чулуу атгуулж тоглжээ тоосон шинжгүй өгсний нүрлөөд тэр хүн замаараа цааш явжээ тоосон шинжгүй замаараа явжээ нууцхан инээж түүнийг шоглохдоо нэг л юмыг тэд нар мэдсэнгүй борхон дээлтэй заяан хурч ирээд босхонд нь юм гуйжил суужтэй борхон дээлтэй туршиж байжтэй Эд нэг юм дуу байна. Гоё юм.
Би сая чинь нодлон нэг имлэг төвчсөн юм. Тэгээ таны номыг аваад нэлээд уншсан юм аярсан. Тэгээ бүр дуусах чадаагүй л дээ. Тэгээ CD-гээ сонсчод ном уншаад мартсан баг ямар сони. Яг тэр үедээ нэлээд л яжсэн. Гэтэ гоё надад амар гоё санагдсан. Таалагдсан. Тийм энэ цомогт ч бас нэлээд олон дуу орцолдоо нийтдээ 16 трактай CD гарсан. Тэгээд эн чинь бүх дуунуудад нь зориулж нэг бүлэг бичээд харин тийм биз дээ. Тэрэнд нь дуу болгонд нэг зураг зориулж зуруулаад компьютертаагаар нэлээд ажил болсон гэж. Зөө. Харин нэлээд том ажилласан баг. Тэр нь бол жоохон сүрцээ гэж ер нь хэцүү ажил хэлээ. Тэгэхээр та нарын альбомуд гэснээс сүүлийн одоо Unplugged чинь бол айгүй гоё болсон. Одоо миний баян сонсож явдаг. Баярлалаа. Нэг юм чихэнд нэг гоё наалцтай байдаг шүү дээ. Ялангуяа одоо би энэ хин энтригээ та нарын яг энэ хөгжмийн зэмсэг дарах тэр авиас чинь бол бас үнэхээр гоё яг мэрэгжлийн төвшөнд хүрсэн те. Аль ч улсын хамтлагийн хажууд бол ер нь яг их гологдохгүй тийм Монголын гоё хамтлаг. Тэргээр бол би айгүй баярлалаа. Тэгээд яг нэрээ энд дуртахад өөжгийн маань миний юун дээр альбом дээр бөмбөр гарсан тийм айгүй гоё болсон айгүй. Харин та нэг өөжгийн нөгөө нэг оролцсон тэгээд нөгөө таны намайг CD гэж бариад ирсэн аахгүй. Тэгээ гоохсна. За хүн яаж өөрийнхөө хийсэн мэдгэлцэн байх чиг. За зүгээр тэгээ би дараа авчихсан. Өөжгийг алдчихаагүй үстэй. Гайгүй баха цааш алдах байх уу. Тий. Хямхтай шүү дээ юмда. Тий. За юу Unplugged-аас нэг юу яах вэ? Unplugged дээр тоглосон дуунараас би танд үлсэнхэр танд ч яг тоглох уу? За тэгээ. Unplugged нөгөө бид нар дөөр дээр хийнэ гэж амарх мөрөддөг байсан. Тэгээ нөгөө манай тулгаач бас нөгөө тулгаагийн хичээж Чимба гэдэг ч Монголын одоо анхны мэрэгжлийн аавч юм баггүй босоо ятгах чинь. Тэгээ ер нь тулгаа бас багасаа дөөр дээр амар очдөг. Би ч гэсэн анх гитар бас сурж байхдаа намнаах мах дээр очдөг байсан. Тэгээд ер нь тэгэл ямар ч дөөр дээр тоглосон аюу гой санагдсан. Тэгээд цэгэр дуугаа сонирхол. Сонхны сарусга энэ хүмүүсийн машину биенд гаднаг өдрөн дотроо бодлогшроо чин замаар олон явж өнгөрсөн байх би чамайг харахгүй чи намайг сонсохгүй гэвч юу ихэн зүрээ Доглон халуу шатан чамтаар зүрсний би чамайг өдөржин бодлоо нүдхаар би үнэ зэнхэр нүд бастоо Чамайг сансноо мэдэхгүй зүгээр л чамайг өдөржин бодлоо Чин гаригтэй энэ хотод энэ гудамжин Чиний амьсгалж байгаа бас инээж байгаа би цохон гойлгоо давцсан дээр хотелын үнрийг чиний дотроос мэдрэн гэвч чамайг харахгүй өнөөдөр бас маргааш харахгүй би чамайг Гахич бизэж харахгүй би чамайг өдөржин бодлоо нүдхаар би үнэ зэнхэр нүд бастоо
чамайг санснуу мэдэхгүй зүгээр л чамайг өдөржин бодлоо Өөр тоглоог нэг дахилтаа хоёр явахс мартаа нэг юм шүү дээ. Харин хамгийн балаач тэр те яг ингээд тоглолтын дээр ингэж яхад юугаа мартахтай. Хамтлагтай байх ч бас учиртай те. Тэр чинь нэг худлаа нэг бусад хөгжмийн ард нэг нуугдаад явчихвал нэг ганцаараа хосч яхад яг юугаа мартахад бол өстэй баларна штэ. Яг үг мөг мартдаг ч юм уу. Өнөө үг нь орж ирэхгүй ингээ юу лээ гэдэг бодороо оргилоо. Тэгээ нөгөө хэдэн ч асуух гэхээр бүр хэцүү шүү. Муу харж маалтай за. Тэгээд юу нэ за өстой жинхэнэ улаан микрофоны асуулт асуучих жоо. За. Чи түрүү метал хамтлагт тоглодог байсан гэсэн. Тэр үе чинь дуу үлдсэн үү? Тэр хаа юу бид нар дуу хийж юус амжиг байсан. За. Cover тоглодог байсан. Нөгөө System of Down гэж хамтлаг биш шүү. Юу жоохон new metal сонирхдаг байж байгаа. Зөв. Тэгээ зүгээр нэг тэр үед нэг янз бүрийн нөгөө нэг тийм нэг шоунууд болдог байсан юм аа. Тэгээд тэднэрээр нэг хэд удаа 2 удаа ч л орж исэн. Тэгээд тэгж явж байгаа л ер нь би жоохон яг нэг тиймэрхүү хөгжим арай сонирхол арай жоохон өөр юм шиг санагдаад тэгээд Лимас яг байгууллагатад орчихсон тийм. Тэгээ яг өөрсдийн дуу намайг байхад бол байгаагүй л дээ. Одоо цомогтой болцолтой тэр хамтлаг метроном гэдэг хамтлаг. Тийм. Юу нэ хайртай нөгөө нэг яг тэр үед бас хийцэн байсан. Тэр хамт ингэж тоглож мол тэгээд метал болгож уусаа болохгүй шүү. Тэгээд тийм. Яг хөө гэхдээ метал дуунуудыг өөрчлөөд гоё өөр болгочих бас болдог л ахaltaа. Жишээ нь миний хувьд яасан гэхээр Онон Батбаяр чинь нэг хэсэг нэг жоохон нийлж юм тоглодог байсан тэгээ. Манай он ч өөрөө улаан рок нөхөр. Тийм бах тий. Тэгэнгүүтээ тэнэг гэдэг дуу чи альбом дээр сонсороо тэр бол яг юм гранж болцсон байгаа. Уул нь тэр оргиороо бол гранж биш байхгүй. Тэр бол метал дуу байхгүй. Тийм үү. Бүр нилээн heavy metal дуу. Тэрүүнийг ингээ би өөрөө тэрүүнийг одоо дуулна гэх юм бол надад зохичгүй чадахчгүй тэр чинь бүр яг өнө Синдрелла шиг бүр дуулвал амар зөвүүн дуурдаг дуу. Тэгээ би бас бодохгүй чамаа метал хамтлагт цагалж исэн юм бол тэрээр өнөөдөр бас нэг хосох юм бол бас супер surprise болох юм болоо гэж бодохгүй. Энэ хайртайг нэг жоохон нэг юм сонин юм панк макс гэж нэг юм сонин болох гээд тэгээ болоод болоог. Гэтэ яг нэг оролдоод үзэхгүй та нар дараа нь нэг юм гоё нэг дууга метал болгодог ч юм уу метал дууг юу стилийг өөрчилдөг ч юм уу те. Жишээ нь юунууд хүмүүс мэддэггүй штэ маш олон дуунуудыг стилийг өөрчилж дуулсан байдаг гэж. Whitney Houston одоо жишээ нь I Will Always Love You чинь уг нь country дуу штэ те. Тэрүүнийг ингээд юм pop болгоод ингэж дуулсан хүмүүст айгүй хүрсэн. Тэгэхээр зөндөө байдаг те. Ер нь янз бүрийн cover дуу. Тэгэхээр яг юунуудыг ингээ өөрчлөхөөр стилийг өөрчлөхөөр магадгүй оргиосоо илүү гоё болцсон байх явдлууч байдаг. Жишээ нь юу интертер байдаг штэ. Өнөө Universe гэдэг нэг кино байдаг штэ. Тэрэн дээр Beatles-ийн дуунуудыг нэг өөрчлөлт дуулж ирсэн байдаг. Над зарим тэр дуунууд нь Beatles-ийнхаас оргиосоо илүү гоё болцсон юм шиг надад санагддаг байхгүй. Тэгэхээр яг энэ бол миний үзэгчийн хувьд ингээд за хүсэлч юу. За хичээ яах. Ер нь та нарын ингээд альбомнуудыг харж байхад нэг тийм progression харагддаг те. Улам ингээд өсөөл сайжраад байгаа. Гэтэ стилийн хувьд бол бас ингээ өөрчлөгдөд байдаг. Тэгэхээр тэрэнд яг юу нөлөөлсөн бэ? Яагаад тэгж стил нь өөрчлөгдөв? Харин юу нөлөөсөн болох юм? Тэгэл хийгээл яг ингээ нөгөө нэг цомог хийчихэл нэг жоохон нэг хэсэг байдаг ч та. Тэгэл угаасаа нөгөө хийсэн дундаа тоглол концерт тэгэл энэ тийм тоглол явж байгаа л. Тэгэл дахиад дараагийн цомогт оронгууд тэгээ яг тэр үеийн сонсч байсан юм тэгээд илүү жоохон нөгөө нэг өөртөө туршлагатай болоод явж байгаа л хэл. Тэр одоо өөр одоо юу нөлөөлт юм болох вэ? Тэгэл нийлэл хийхээр л нэг юм тэгэл гараад ирдэг шүү дээ хийж байгаа юм. Хамтлаг гэхээр бас өөр хүн болгоно юу их ордог. Тийм бүгдийнх нь ороод тий. Тэгээ одоо жишээ нь Aerosmith энтрийг сонсож байхад тэр
70 эдэн оны Aerosmith бол шал өөрсдөө. Аха. Яг ялчгүй нэг Tyler Holland танигдж байгаа. Аха. Шал өөр тий. Гэхдээ өөрчлөгдөхийн хувьд бол тэр чинь ингээд цаг үеэ дагаж маш олон жилийн туршид өөрчлөгдөж байгаа байхгүй тий. Орчин үеийн Aerosmith ямар болсон бэ гэхээр ер нь л баг тэр рок ертөнцийн түүх баг давтагдж байгаа байхгүй. А та нарын хувьд болохоор ингээ айгүй богинохоо хугацаанд 3 4 жилийн дотор ингээ стилийн айгүй огцсон юм. Тийм өөрчлөлт. Ер нь тэр бас нөлөөлж байгаа тийм тийм. Одоо нэг ихний цомог гэлгэнгүүд чи ерөнхийдөө дандаа бүгдээр гитартай байсан тийм. 3 гитар, бас, ритм, сол гитар, тэгэл ер нь бөмбөртэй нэг тийм миди янз бүрийн цахилгаан хөгжим ороогүй. Тэнгүүд чи ингээ 2 дахь цомог чи бас ерөнхийдөө нэг тиймэрхүү арай жоохон нэг гитарын жоохон хүн дуулалтад орсон л хэлтэй. Тэгээ 3 дахь дээр гингүүд чинь яг тэр үед чинь нөгөө синт хөгжим нөгөө яг синтезатор нөгөө ийм арцгар синт мэд амар их модонд ороод электро хөгжим амар их модонд ороод тэр бас нөлөөлсөн юм нэр бодоодсон шин. Ер нь бол хөгжмийн зэмсэг их нөлөөлсөн юм байна шүү дээ. Тийм. 3 дахь самунд ялангуяа бүр тэр нөгөө Gaia гэдэг нэг keyboard аваад тэгээ тэрний дуулалтад аяа их нөлөөлсөн. Тийм. Зөв. Яг хөө нэг манай нөгөө гитарчин өөжгийг нэг хэлсэн үг надад яг ингээд бүр юунд орцсон, санаанд орцсон гардггүй байхгүй. Тэгээд хүний ур зэмсгээ дагдаг юм а гэж нэг дээр үед тэр чи одоо 90 эд он ч юм дээ хэлээд заах танилцж байхдаа хэлжсэн байхгүй. Тэгэл тэр цагаас хойш ер нь хүн сайн гитар дарж сурах юм бол сайн гитартай авах хэрэгтэй. Нэг юм муу 60-ын банзан гитар дээр бол хүн хизээч нэг юм скицээ тий. Тэгтээ сурдаг юм байна тий. Би 2 гитар бүр эвдчихэж сурч ирсэн. Сүүлдээ бүр уурлаад. Яг би тэрүүнийг ингээ бодохоор яг минийх дээр батлагддаг байхгүй. Өмнө тэр нэг 60-ын банзан гитартай байхад би нэг эмээ өө бисаа 3 нэг хөрөн дүнзэн башингаас цааш нэг яваагүй байхгүй. Тэгээ хайцсан байжгаад дараа нь ээж надад солонгосоос сеймик авчирдаг байхгүй. Хүүх тэрүүнийг ирэнгүүт нь ингээл тэрвэл тэр чигээр ерөөсөө таахгүй унтахтаа нэг юм тавьдаг. Тэгэл бусад бүх үед ингээл хичээлээ хийж ийн гэл хичээлээ хийж байгаа мөртлөө ингээл чи оюутан байдаг шүү дээ. Хичээлээ хийж байгаа мөртлөө бас гитараа ингээл барьцтай. Би сургуулийн төлбөрийнхөө талаар нь гитар авчихсан. Төлөх гэж явж байгаад яг замдаа нөгөө нэг саата гитар амар таалагдаад байгаа байхгүй. Яг тоглолт. Би тэрийг бүр надад зарч ирсэн. Юу ч зарахгүйсэн байхгүй. Тэг нэг өдөр надад уцтаад үш надад яг мөнгөний хэрэг болсон шээ ах уу гэд. Тэг яг төлбөрөө төлөх гэж явж байгаахудаа шууд автобусан суугаад шал өөр бодлооч. Тэгээд тал мөнгөөр нэг тэр гитарыг авчихсан. Ерөөсөө л хүний нэг юм дуудлага байдаг шүү. Манай өнөө дүү мөнх хөргөлч анх Америк руу тэр хүнийг явуулахад уг нь бизнесээр явуулсан шүү дээ. Одоо хөгжмийн менежмент бизнес гэдэг чиглэлээр явуулсан чинь нөхөр тийшээгээ очиод ерөөсө хиндэн ч аав ээжээс ээч хэлдэггүй ямар ч сайхан гараа. Тэгээд тийч очиод шууд хөгжмийн анги болгоцсон байгаа байхгүй тий. Гитараар мастер хамгаалаад тий. Одоо тийм хүний чи яалтайч хэлээд төгсг ангид нь мэдчихээ би чи гитараар ямар ч менежмент бол байхгүй тий. Тэр урлагийн менежмент байхгүй зүгээр л гитараар төгсөж байгаа гэдэг мундаг шиг бич байгаа байхгүй. Манай 3 дугаар цагийн дээр бид нар хамт ажилласан шүү тий. Харин тий. Тэгээ яг хуу бас нэг юм гоё юм л да. Монголчуудын нэг цөөхөлөө байдгийн их олон дутагдлууд байдаг. Гэхдээ давуу тал нь бол бид нар ингээ нэг нэгнтэйгээ ингээ айгүй ойрхон юмаа нэг нэгнийхээ юмд айгүй их орж ажилладаг тий. За одоо 3 дахь туу юу явах вэ? Харин юу явах вэ? 2 дугаар цомгноос явах уу? 3 дугаар цомгноос явах уу? Эсвэл дуртай дуугаад болох байхаа. Дуртай болж шүү дээ. Би нэг Мэдэнсийн энд байна гэж таахгүй. За тийм. Шинамай орхоод гарлаа өрөөнд ширүү татлаа хайрт минь япол явдаа цонхон дээр яласуулаа цонхны цаан бороо шагнаа чимэн дарвол янда үзэн шамага хүлэн сэтгэл зовлон байж хүлэн би шамага хүлэн өдөржин бодож хүлэн би чиний араас гарлаа
Сэрээд хартал гэртээ байлаа явмаар санагдаа Хундган дээр яласуулаа удалгүй согтоод унлаа залхуу ялаа Хүлэн би чамайгаа хүлэн Сэтгэл зовнон байж хүлэн би чамайгаа хүлэн Өдөржин бодож хүлэн Мэднэс гоё тэс. Харин тий. Ер нь их сонин зарим хамтлагууд юу яадаг шүү дээ нэг юм тэр олон цомог гаргасан мөртлөө ганцхан дуу ч юм уу хоёр дуугаараа ингээд Амар мөнгөрчдөг тий. Тэгээд яг Madness-ийн хувьд ч гэсэн би баг Madness хитэн дуу дуулсан ч мэдэхгүй тий. Гэхдээ яг тэднэрийн дуусан нэг энэ хоёр дуу бол яг үнэхээр тэр нөө хотын гудамжаар гэдэг ингээд яадаг. Тэр бол өстой тасархаа тий. Анх ингээд явхад нь өстой би ингээд юу вэ гэдэг ингээд юунда наалтцсан шүү дээ. Радионд бүр наалтал энэ одоо хаана хэн дуулчихваа гэх. Тэр үед тэднийг гарч яхад чинь бас юу нэх байдгүй байсан те нэг юм сошиал энтер чинь нэг хөвчөөрөө зүгээр нэг радио телевизээр л нэг юм явдаг те. Би яг тэр шиг нөгөө 80-р нэг анх зөөлөнгийн сонсоод FM-ээр шүү. Тэгээд би мэдээч юм чи ямар амтлаг гэдэг. Тэгээд ингээд сонссон чинь зүгээр нэг юм радиогоор нэг хүмүүс холбогдсон шүү. Уцаар тэгээд нөгөө хөгжмийн 50-гуудаа зүгээр дуулдаг ш наанаас нь. Энэ одоо яа тэгж дуулаад байгаа юм хаа. Бичлэг нэг тиймэрхүү. Тэгээд дараа нэг яасан чи 80-р нэг зөөлөн байсан байхгүй. Тэгээд ямар гоё дуу. Тэгж яах сонсож байсан шүү дээ. Тэгээд танай дуунууд ч гэсэн бас анх гарч ирж байхдаа бол нилээн юу болж байсан. Тесрэлт хүмүүс өмнө нь сонсч байсан дуунуудаас их өөртэй. Тэгээ ер нь надад ер нь юу харагддаг вэ гэхээр энэ орчин үед нэг тийм уянгын хайлалт хүмүүс их дургу болсон юм болоо. Тэгээ хүнээс дуучтаас дууны үг бичиж байгаа хүмүүсээс өнөө sincerity гэж хэлдэг шүү дээ. Яг чин үнэнч байхыг хүсдэг. Тэгэхээр тэрэн дээр одоо жишээ нь та нарын дуунууд дээрээс яг тэр айгүй хүнэртдэг те нэг юм юу гэдэг нэг цэцэг шиг сайхан чим нь ялаа ийлээд гэсэн те хайртай шүү тийм хит нялуун уянгай хайл байхгүй те яг хэлэх гэсэн үгээ шууд цохож хэлдэг учраас тэг хүмүүст их хүрдэм болов гэж надад санагддیں۔ За ингээд юу өөр чинь өөр нэг дууд дуулах уу? Сонирхол шүү. Тэ нэг нэг Red album гэж цомгонд орсон мэлхийг хүнж гэдэг дуу. Тий, би наадах чи ер нь бодоо тэгээд бас за нэг зочлоо урьж авцрангуудаа өстой талхиж олон дуулуулад явах гэж бодсон. Зүгээр шүү. Тэгээд баярлалаа. Тэгээд энэ анх нөгөө энэ мэлхийг хүнж хийхдээ анар нэг юм хийцэн байсан нэг шүлгний санаа. Тэгээд үдсэн чинь яг уусаа бидний баг багт чинь нэг үүлэн бормор гэх номууд тэгээд үнэндээ наадах дууг чинь би хамгийн анх сонссон байхгүй. Клипэнд гарсан ш лимоныхаа хийцэн байсан. Гүй би клипер ч үзээгүй наадах чинь би баг Америкт байхдаа радиогоор сонссон. Юугаар сонссон уу яасан тэгээ тэнгүүдээ хоо энэ ямар зөв хиндэ баярлалаа. Чансан дээр ном бичээд нисэж яван госуулаа тэр номонд илгэж тавиад сар тусан цорум руу өнгөлөө өнгөд намгийн химэдхи одос хараад инэж байла мэдхийг үнжи мэдрэл муудаад гой намайг голохгүй дурлаад годайгин болох гэд хошин намайг сонгожээ тэнгэрт нэсэх хүсийн дээгүүр нэртэд харагдах хотын доогуур нисэж яваа нүгөө онгоцноос намайг руугаа унаад ирсэн нүрээ угаасан нөгөө
дайныг нялцхаг гэдгийг сайл мэдлээ мэдхийг үнжимэдрэл муудаад гой намайг голохгүй дурлаа годайгийн болох гэд хошин намайг сонгожээ Тэрэж бэталаад мартаж намайг мэлхимэн малымч тош үзүүлэхээстэй мэдрэл муутай болшоогүй байгаа дөө. За ястай их баярлалаа. Зүгээр. Ингээд найзуудаа та нарт таалагдсан байх гэж найдаж байна. Ингээд өнөөдрийн зочин одноо байлаа. Баярлалаа. За ингээд удахгүй альбом энэ бүгдээрээ хүлээж аваад хичээн шүү. Хичээн байх. За.